Бурханд итгэж түүнийг хүлээн авах 6 дугаар бүлэг. Ариун сүнс нинжин сэтгэлийг танд сэргээхэд та нар нүгэл хилэнцгийн хор хөнөөл эвдэн бүслнүүлэгч хүчийг нь ухаарж өөрсдийн гин буруугаа мэдрэх болно. Нүгэл ямар их гай тардгийг олж харснаар та нарт үүнийг жигшин нүгэл та нарыг Бурханаас салган боолчсныг ухамсарлана. Нүглээс чөлөөлөгдөх гэж хичнээн их тэмцэх тусам өөрсдийнхөө сул доройг ойлгож арчаагүй зан төрөх дотоод сэтгэлийнхээ бузар булаа байдлыг улам тод томрон харах болно. Мөн нүгэл хилэнц амиа хичээх явдал сэтгэл зүрхэнд нь ямар гүнзгий шингэснийг ойлгов. Та нар өршөөл уучлал, ариун ёс, эрх чөлөөг туйлаас хүснэ. Бурхантай яаж эв зүгээ олж түүнтэй төст байдлыг олох вэ? Та нарт бүхнээс хэрэгтэй зүйл гэвэл дотоод амар амгалан байдаг болоо. Энэ бол Тэнгэрийн өршөөл, зүрхэн дэх хайрын үр дүн мөн. Мөнгө зоос, оюун ухаан, хүний ямар ч мэдлэг энэ амар тайван байдлыг бүрдүүлэн баталгаажуулж чадахгүй. Үүнийг өөрийн хүч чармаалтаар олж авах гэж оролдох нь утгагүй юм. Гэтэл Бурхан үнийг та нарт зүгээр, мөнгөгүйгээр, үнгүүгээр өгье гэж байна. Исая 55:1. Зөвхөн гараа сунгаад л авах хэрэгтэй. Бурхан та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох. Түүнээс гадна би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг оруулна гэж айлджээ. Исая 1:18. Изекиэл 36:26. Та нар гим нүгэлдээ гимшээд түүнээс саллаа. Өөрсдийгөө Бурхан даатахаар шийдлээ. Тэгвэл одоо түн рүү очиж гим нүглээс минь ариусгаж шин зүрхийг хайрлаач гэж гуйхтун. Тэр нэгэнд амлсан болохоор хүсэлт нь биелнэ гэдэгт итгэцгээе. Христ энэ хорвоод амьдарч байхдаа үүнийг сургасан юм. Бид Бурханы амласан ивэлийг хүртэнэ гэдэгт итгэх ёстой. Тэр хишигч биднийх болно. Хүмүүс Есүсийн хүчинд гүнээ итгэж байх үед л тэр хүмүүсийн өвчин эмгэгийг эмчлэн эдгэж байсан. Аврагч гим нүглийг өршөөж уурчилдаг, үл үзэгдэх, хүчинд нь хүн бүхэн итгээсэ гэсэндээ тэдэнд нүдэндээ харагдах илт байдлаар тусалдаг байсан юм. Тэр саа өвчтөе хүнийг эдгээхдээ энэ тухай бүр тодорхой өгүүлсэн юм. Есүс хүний хүү газар дэлхий дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг мэдрүүлэхийн тулд хэвтэрт байсан өвчтөнд хандан бос дэвсгэрээ аваад гэртээ харь гэж хэлжээ. Матай 9:6. Баярын мэдээ түгээгч Иохан Христийн үйлдсэн гайхамшигын тухай ярихдаа Есүс бол Христ, Бурханы хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар түүний нэрээр амьтаа болох юм гэсэн аж. Иохан 20:31. Есүс өвчтнүүдийг хэрхэн ангааж байсан тухай Библиэдх өгүүлэмжээс бид түүнд итгэснээр нүглээ хэрхэн уучлуулж болох талаар мэдэх билээ. Бетсайда яарч туйлдсан нэгнийг ангаасан тухай түүхийг авч үзье. Хөөхий тэр өвчтөн 38 жил алхаж гიშгэж чадахгүй туйлдаж гүйдсэн амтан байжээ. Гэвч Есүс чи бос дэвсгэрээ аваад яв гэж түүнд тушаажээ. Тэр өвчтөн их эзэн минь хэрв та намайг эдгээвэл би таны сургаалыг дагна гэж хэлж болох байсан шүү дээ. Гэвч тэр өвчтөн Христийн үгэнд орж эдгсэн гэдэгтээ бат итгэн тэр дороо босох гэж оролджээ. Тэгээд үндийн босож алхан явлаа. Тэр хүн Христийн үгэнд итгэснээр Бурхан түүнд хүч чадал хайрлаж түүнийг эрүүл сарвал болгосон байна. Гим нүгэл та нарыг мөн үүнтэй төстөө байдалд оруулсан байдаг. Та нар урдын нүглээ бие даан цагаатгаж өөрийн зүрхээ өөрчилж ариун болгож чадахгүй. Гэвч Бурхан Христээр дамжуулан энэ бүхнийг хийхээ амлаж байна. Түүний амлалтанд итгэцгээе. Нүглээ намынчилж өөрсдийгөө Бурханд даатгацгаа. Түүнд хүчин зүтгэх шийдвэр гаргацгаа. Та нар тийм шийдвэр гаргангууд Бурхан өөрийн амлалтыг заавал биелүүлнэ. Ариусгаж өршөөгдөн гэсэн амлалтандаа итгүүл Бурхан хүслийг тань ёсоор болгоно. Христ тэр саа өвчтөе хүнд өөрийгөө эдгсэн гэдэгт бүрэн итгэсэн мөчтөл түүнийг алхаж гიშгэх чадвартай болгосон. Хэрв та итгэж байгаа бол үүнд болохгүй бүтэхгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Эдгсний мэдрэх цагийг бүү хүлээгцгээе. Харин би эрүүл болсон учраас үүнд итгэж байгаа юм биш.
Бурхан амласан учраас итгэж байгаа юм гэж бодох хэрэгтэй. Есүс та нар юуны төлөө залбирч гуйж байна? Түүнийг авсан гэдэгтээ итгэх тун. Тэгвэл тэр чинь ёсоор болно хэмээн айлтжээ. Марк 11:24. Энэ амлалт нэг болцолтой. Юу гэвэл бид Бурханы хүсэл таалалд нийцсэн зүйлийг л гуйх ёстой. Гэхдээ Бурхан бидний нүглийг ариусгаж, өөрийн болгож, ариун амьдралаар амьдрах хүчтийнхээ хайрлахыг л хүсэж байдаг юм. Ийм учраас бид тэр ивэлийг гуйж, түүнийг хүртэн гэдэгтээ итгэж, нэгэнд хүртсэн бол Бурхандаа талархал илэрхийлж байх учиртай. Есүсийн хүчээр нүглээс салж, Бурханы хуулийн өмнө ичиж зовох, сэтгэл төвдөх юмгүй байна гэдэг юутай сайхан бэ. Тиймд идэвгүй Христ дотор байгаа махан биеэр бус сүнслэгээр оршигч хүмүүст ямар ч ял байхгүй. Ром 8:1. Иймээс та нар өөртөө харьяалагдхаа болж их үнээр золигджээ. Алт, мөнгө мэтийн устгах зүйлсээр золигдсон бус. Харин үнэт цусаар Христийн цус болох гим зэмгүй бөгөөд толбгүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтэн. Та нар Бурханд итгэх хэрэгтэй. Тэгвэл ариун сүнс та нарын дотор шинэ амьдралыг хөгж байна. Ингээд та нар Бурханы гэр бүлийн гишүүд болно. Та нарыг өөрийн хүүг хайрладаг шиг хайрлана. Одоо та нар өөрсдийгөө Есүс даатгсан болохоор түүнээс бүү ухарч холдцгоо. Өдөр бүр би Христийг би өөрийгөө түүнд даатгсан гэж хэлж байгаараа. Та нарт ариун сүнсийг өгч өөрийн ивэлдээ багтаахыг түүнээс гуйцгаа. Та нар яаж өөрсдийгөө Бурханд даатгаж итгэсэн түүний хүүхдүүд болсон шиг түүн дотор амьдарцгаа. Номлогч Паул та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шиг түүн дотор алхацгаа хэмээсэн билээ. Колосай 2:6. Зарим хүн түүний ивэл инэрлийг олж авахаас өмнө тодорхой сорилт шалгалтыг давж өөрсдийнхөө засарсан гэдгээ их эзэнд итгүүлэх хэрэгтэй гэж боддог юм. Тэгвэл тэд идэвгүйч Бурханы ивэлийг хүртэх хэрэгтэй шүү дээ. Харин ч хүмүүс өөрсдийг нь нэгүүлсэгч Христийн сүнсийг хүлээж авахгүй түүний ивэлийг хүртэхгүй бол муу мухайг эсэргүүцэх чадваргүй болдог. Есүс биднийг яг л байгаагаараа бүхий л нүгэл хилэнц мөхөс дорой зан чанартайгаа өөр лүгээ ирэхийг хүсдэг. Тэр биднийг өөрт нь найдаасаа гэж хүсдэг юм. Бид түүнд бүхий сул тал мөхөс мухаг байдалтайгаа очиж нүглээ намжлан түүний үлмэд сөхөрч болно. Үлэмжийн хэвээлээрээ биднийг өөрийн хайр инэрлийн нөмөрт багтааж бидний шархыг эдгэж элдэг бузар булаагаас ариусган цэвэрлэнэ. Жухамхүү энэ асуудал дээр л олон хүн бүдэрдэг. Тэд Есүс хүн нэг бүрийг уучлдаг гэдэгт эргэлздэг юм. Тэд Бурханы үгэнд шууд итгэдэггүй нь харамсалтай хэрэг. Эзний тавьсан болцлыг биелүүлж буй хүн бүхэн түүний өршөөлийг хувийн туршлагаасаа мэдэх давуу талтай байдаг. Бурхан гимшсэн нүгэлтэн болгоныг уурчилдаг. Бурханы амлалт та нарт зориулагдаагүй гэсэн бодол санааг таягдан хайцгаа. Тэрээр амлалт нүглээ намжилсан хүн болгонд зориулагдсан юм. Христ өөрийн ивэл хүч чадлыг өөрт нь итгэсэн хүн бүхэнд хүргэх гэж Тэнгэр элч нарыг илгээдэг ажээ. Хүн ямар ч нүгэлтэй байлаа гэсэн бүх нүгэлтний төлөө амиа өгсөн Есүс дотор хүч чадал, ариусал, зөвхт ёсыг олж чадна. Христ нүгэл хилэнцэд бузартаж, буртаглагдсан ямар ч хувцсыг тайлаад зөвхт ёсны цагаан өмсгөлийг өгөхөд бэлэн байдаг юм. Тэрээр нүгэлт хүнд үхлийн оронд мөнхийн амьдралыг санал болгодог. Бурхан эгэл хүмүүс нэг нэгтэйгээ харьцдаг шиг бидэнтэй харьцдаггүй юм. Тэр бидэнтэй инэрэнгүй, уучлангүй, нэгүүлсэнгүй сэтгэлээр ханддаг. Хилэнцэт нь өөрийн замаа шудраг бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод эзэн рүү эргэх болтугай. Түүнийг тэр бүрхтэн өгөөмрөөр уучлана. Чиний хилэнцгийг өтгөн үйл мэд, чиний нүглийг үйл мэд хөөн. Исая 55:7-44-22. Библиэд би үхгэсдийн хинийхэн ч үхэлд баярлдаггүй гэж эзэн бурхан тунгаглаж байна. Тиймээс гимшиж амьдр гэсэн мөрөөд бий. Изекиэл 18:32. Сатан бурхны бэлэг дэмбэрэлт өрөөлийг биднээс нуух гэж ямагт оролдож байдаг юм. Тэр хүний итгэл найдварыг бүхий л гэрэл гэгээг унтраахыг хүсэж байдаг. Гэвч та нар түүнийг
ингүүлэхгүй байх ёстой. Уруу татагчийн үгэнд бүү орцгоо. Харин Есүс намайг амьдруулахын тулд өгсөн юм. Тэр надад хайртай. Намайг үхээсэ гэж боддоггүй. Надад нэгүүлсэнгүй. Тэнгэрийн эцэг би. Хэдийгээр би түүний хайрыг даалгүй хөсөрдүүлж, надад хайрлсан инэрл ивэлийг нь өрн тааран хийсэн ч эцэгтэй очиж би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн зохисгүй. Харин намайг хөлснийхаа нэг хүн болгооч хэмээн гуйна гэж хэлээрэй. Энэхүү сургаалт үлгэрт эцэг нь тэнмэл хүүгээ хүлээн авч байгаа тухай өгүүлнэ. Хүүн ирж явахыг эцэг нь холоос хараад ихэд өрөвдөн тэр дорой гүйж очиж тэрэн үнссэн гэдэг. Лук 15:18-20. Гэхдээ энэ сургаалт үлгэрч гисэн Тэнгэрийн эцгийн цаглашгүй хайр инэрлийг бүрэн илэрхийлж өгч чадна. Их эзэн өөрийнхөө зөвнөгчөөр дамжуулан би чамайг үрдийн хайраар хайрлсан. Тийм учраас би чамайг хайр инэрлээр татсан хэмээн айлджээ. Иеремая 31:3. Нүгэлт хүн гэр орноосоо хол хар газар эдлэн зэлтэй өрн таран хийж байхад эцэг нь түүнийг санаж гунж суудаг. Нүгэлт хүний зүрхэнд төрж буй бурханд эргэж очих хүслэн бол тэнэж төрсөн хүнийг инэрэн ивэгч Тэнгэрийн эцгийн зүг өрн дуудсан ариун сүнсний дуудлагад хариу өгч буй хэрэг юм. Библиэд ийм илэрхий амлалт байхад эргэлзэж тэнэглэж болох уу да. Нүглөө орхин эргэн ирж түүний үлмийг намжлан сөхрөх хүсэлтэй үу олон хөөрхийн нүгэлтэнг их эзэн ширэм харна гэж бодож болох уу? Ийм бодол санааг таягдан хайцгаая. Бидний Тэнгэрийн эцгийн тухай иймэрхүү төсөөллийг сэтгэл санаандаа бодох ч хортой юм. Бурхан нүглийг үзэн ядавч нүгэлтнийг инэрэн хайрладаг. Христээр төлөөлүүлэн хүссэн хүн болгоныг аварч суу алдрын хаант улсад мөнхөд жаргуулахын тулд өөрийгөө хүмүүст өгсөн юм а. Зөвнөгч Исаягаар дамжуулан Бурхан өөрийн инэрл хайрын тухай өгүүлснээс илүүгээр сэтгэл уяртал хэлж болно гэж үү? Их хүн хөхөл хөхтэй мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ инэрхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болохч би чамайг мартахгүй хэмээн тэрээр айлджээ. Исая 49:15. Эргэлзэж эмээгсэд бүгд сэрцгээ. Есүс бидний төлөө зурчлахын тулд байгаа шүү дээ. Хайрт хүүгээ бидэнд өгснийхэн төлөө Бурханд талархаж бидний төлөө золиос болсон түүний үхэл талаар өнгөрөөгүй залбирэн өргөцгөө. Өнөөдөр ариун сүнс таныг урьж байна. Есүс рүү очицгоо. Үүнийг чин сэтгэлээсээ үйлдвэл та түүний ивэлөрөөл найдаж болно. Бурханы амлалтанд түүний цаглашгүй хайр хишиг тусгагдсан гэдгийг санацгаах. Тэр хязгааргүй хайр инэрл нүгэлтнийг өрөвдөх нэгүүлсэнгүй сэтгэлээр дүүрэн байдаг. Түүний дотор цусаар нь золилт, гим нүглийн маань төлөөх өөрчлөлт бидэнд байдаг. Эфес 1:7. Бурхан та нарын туслагч гэдэгт л итгэцгээе. Тэрээр хүмүүний дотор өөрийн дүр төрхийг сэргээхийг хүсэж байгаа юм. Та нар нүглээ намжлан гимшиж түүн рүү ойртох аваас тэр нэгүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр та нарт ойртно.